болж авч явдаг нэг тийм үе байдаг шүү дээ. Тэр яг нэг мэдрэмж байдаг. Тэрийг хэлдэг байхгүй. Хүн аливаа юмд итгээд энэ болно би хийж чадна гэдэг нэг босоод ирдэг үе байдаг шүү дээ. Тэр сэтгэл зүйн нөхцөл байдлыг тодорхойлсон үг нь тэр passion байхгүй юу? Тэгээд тэрийг пассионаар нэг толчок гэдэг гомилоо хэлсэн байна. Би энийг ингэж хоёр янз байна. Нэг нь хүн өөрөө ухамсарлаг яагаад ч тэр дотроосоо ингэ мэдрээд урамшаад зүтгээд байдаг. Тэрийг ухамсарлаад тэрийг зөв сэтгэл зүйн тэр нөхцөл байдлаар зөв ашиглаад явдаг юм. Тэгэхээр би энд юу хэлмээр байна гэхээр би монголчуудад хандаж нэг юм хэлмээр байна. Яг ийм үе дундуур Монгол улс явж гин шүү. Яг бол биендээ гой харагдах чухал биш. Ийм цөөхөн орон хүнтэй улс үйж дэлхийд тэр соёл урлагаар нь тэр спортоор нь тэр одоо оюуны спорт гэдэг чинь та нар бодоо юу нөгөө ойшаамжийн спорт дэлхийн шүү дээ. 18 дээд рекордын 14-ийг монгол хүмүүс хийсэн байна шүү дээ. 14-ийг монголчууд хийж байгаа. Тэгэхээр энд нэг өөр дотоод төлөвлөлтийн процесс үйл явц яваад байна. Энийг мэдрээд хэдүүл харин мэдрэхгүй харанхуй энэндээ хөтлөгдөд явах биш. Мэдрээд энийг харин жинхэнэ үндэсний түлхэлт болгоод бид нар ашиглаж чадвал нэг л юм хөдөлж шүү. Одоо хингийнээр ярил тэр од нь харах, од орох үе байна. Тэр энийг бид нар ухамсарлаад эв нэгдэлтэйгээр бие бинийгээ одоо ингээл айхтар үзэн ядаад хэдий хэсэг хуваагдаад хамгийн энгийн юм дээр ч ойлголцоо болоод ирсэн. Энэ хэрүүл уруулаад зогсоогоод явах юм бол Монгол улсад амжилт хүрэх боломж байна. Яг л би тэр ингээд 90-ад оны айгүй хүнд үед Монголын төвд ажиллаад би өөрөө орчуулагч хийгээ зарим юмыг ингээд орчуулад явж байхдаа хөдөрдөг үе байсан. Үгүй ийм ч байх гэж дээ. Чингис хаан гэж бид нар айгүй их ярьдаг. Биднийг харуул бидний өмнөөс барыг ичмээр ийм байсан байхгүй. Тэгсэн чи одоо бид яаж өөрчлөх гэж байна? Энэ улс орн чинь тэр иргэд нь ямар эрх чөлөөтэй тэр эрх чөлөөгөө яаж хамгаалж чадчихэв. Энэ бол бүр том бол. Ямар ч өндөр байшингаас ямар ч оюут толгоос том болж байна. Хүн төрөлхтний төвхөнд хүн бол тэр баригдаж мэдрэгддэггүй материалын биш эрх чөлөөний төлөө бол хэдэн мянган жилийн турш бүхсээр ирсэн. Тийм үнэтэй зүйл. Тэрийг өнөөдөр бид нар өдөр тутам цаг тутам эдлээд хэрэглээд явж байгаа юм. Одоо бүр юм юу гарч ирж байна л да. Одоо эргэлт гэх юм уу те. Тэгэхээр та бүр блокчейн технологиг манайх одоо санхүүгийн компани тоглогчдын түвшинд биш шүү. Төр засгийн бодлогын түвшинд энэ таны хэлээд байгаа энэ эрхчлөөг хамгаалах тийм үү? Энэ чиглэлд яаж юу хэрэглэх, ашиглах бодлого барьж авъя гэдгээ бидэрт нэг тодорхой зорилт байж болно. Эсвэл явж байгаа процесс байж болно. Тэрнээсээ танилцуулаач. За блокчейн бол би нөгөө HMBC гэдэг нэг төсөл эхлүүлчихэд яваад жоохон гацчихад байна. Яахааргүй бас энэ нөгөө экспертиз дутчихэ. Бид нар бүх параметр юмудаа ингээ гаргачаад яг нөгөө юугээ програмаа хөгжүүлэх гэдэг ингээд ирэхлээр үнэхээр жоохон гацаанууд үүсэж байна. Гэхдээ концепц нэг байж байгаа учраас энийг бид нар ингээ хийгээд явах зорилго, хүсэл эрмэлзэл байгаа. Бид нар энэ дээр ажиллаад явж байгаа. Балтын орнуудаар бас оруулъя гэдэг саналыг яг тэр үед би гаргаж ирсэн. Яагаад гаргаж ирсэн? Тэгэд энэ яагаад тэр үедээ онцлог гэхэлэр тэр үуч нөгөө эдийн засаг маш хүнд байсан учраас мөнгө өгдөг орнууд руу л явдаг байсан байхгүй. Мөнгө өгдөггүй орнууд руу явдаггүй байсан. Хайр мөнгө зарцууллаа. Ямар хэрэгтэй юм, ямар үр өгөөж жишээл Титаник гэдэг кино миний санджаар 100 сая доллараар бүтсэн. Борлуулах зардал нь 200 сая доллар байна. Бүтснээс 2 дахин тэгж бараа бүтээгдэхүүн зах зээл рүү нэвтдэг. Тэрийг хувийн компаниуд өөрсдийн зардалтаа суулгаад хийх нь маш хэцүү. Өнөөдөр яг бол манай бизнесүүд ихэнх нь жижиг байгаа даа.